Бичээж Стену. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 5-р хэсэг. Эртний түүхт Чех улсын Острава хотын тэнгэр сүүмгэр саарл үлээр бүрхэгдэж өглөө бүр үйлдвэрийн утаа манантай холилдон хотын дээгүүр суунаглана. Чех үнэртсэн хүйтэн салхи чулуун гудамжны завсраар эсгэрч эрт харанхуй болдог өдрүүд эхэлжээ. Хотын дэлгүүрүүдийн цонхонд өнгөнгийн гэрэл анивчиж хаасайгүй гацуур мод, шилэн бөмбөлөг, цасан ширхгийн дүрстэй чимэглэл өлгөөстэй. Зуул сарын баяр ойртож байлаа. Харин төгөлдрийн хувьд энэ өвөл урдныхаас огт өөр байв. Хүний нутагт ганцаардж явсан хүү одоо хайртай эхнэр нэг нас хүрэх гэж буй охинтой болжээ. Хотын захын жижигхэн түрээсийн байранд нь гэгээгийн цангинсан инээд Мишелийн уянгалаг дуу хоёр тасардаггүй. Амьдрал нь баян тансаг биш ч өсөж даарахааргүй мөрөөдлөө ярилцаж суухад хангалттай байлаа. Их ажлын дараа орой бүр гэртээ яаран очиход шал дээр суусан гэгээ тентэр тунтар алхасаар ааваа гэж дуудах гэж оролдоно. Галтгооноос Мишель инээмсэглэн гарч ирээд уруул дээр нүнсээд гараа угаагаарай, хоол бараг болчихлоо гэж хэлнэ. Энэ бүхэн төгөлдөрт заримдаа зүүж шиг санагддаг байлаа. Монголын хөдөөх бор гэрээс хүний нутагт ирсэн 10 хэдтэй хүү ийм амьдралтай болно гэж хэн санах вүлээ? Зуул сарын баярд өгч гэгээгийн 1 насны төрсөн өдөрч ойртож байв. Охиноо унтуулжгаад залуу халуун насны хүсэлт ачаалтаа автан ухаан жолоогүй үнсэлцэн нэгнийхээ хувцсыг таажаад үүлэн борооны гайхам цэнгэлд умблаа. Мишель бол хэн хүний харц булаам дэндүү үзэгслэн төгс бүсгүй. Анхны учралд ичингүрэн бодилж байсан төгөлдөр одоо бол тун сурам нэгэн болсон. Чи улам бүр шуналдаа болоод байна да. Хин зааж өглөө дөө. Болил доо. Мишелийн инхэр ялдам хоолойны өнгөнд улам бүр догдлох төгөлдөр үе тонголзон бурман амтд уруулыг нь озж байлаа. Мишель үнэхээр ялдам найлахаа бүсгүй. Хөлөрт норсон биесээ тэврэн элбэн талах хосууд өн холын мөрөөдөлд ярилцаж байснаа ахиад л айхлан үнсэлцэж дуусшгүй цэнгэлийн бал бурмаас шунаглан хүртсээр үүр цайлгана. Чи ээжиг маань зүгээр болгоорой. Манай өвөө том лам байсан. Тэр хэлэхдээ надаас төрсэн хүүхэд түүний хүсэл мөрөөдлийг уламжлах учиртай гэсэн. Би ч ошоогүй л дээ. Харин ээж маань л. Настай хүмүүс эхэндээ зочирдох нь зөвөө. Манай аав яг л танай ээж чиг үг хэлэх бах. Хоёулаа энэ бүхнийг даван гарнаа. Тийм дээ. Би бинэ гэсэн хайр юу ч ялна. Тэгээд ч хоёулаа хөөх охинтой. Тэр маань чамайг дурайсан харус бор нүдтэй. Хэрв зөнхөрнүүд хонгор шаргал үстэй төрсөн бол хадам ээж маань арай л зөөлөн хандах байсан бах та. Магадгүй юм. Гэхдээ ямар байх нь хамаагүй. Бид хоёрын хүүхэд бидний удам шүү дээ. Шөнө бүр шахуу иймэрхүү яриа өрнөж өдөр хоногудч анзаарагдамгүй урсан өнгөрсөөр гэгээгийн 1 насны төрсөн өдөр хаяанд иржээ. Зуул сарын баяртай давхцуулан тэмдэглэх тэр өдрийг арай өөр илүү дурсамжтай өнгөрүүлэхээр төгөлдөр Мишель хоёр төлөвлөж эхэлсэн байв. Гэгээдээ ямар бэлүү авах, ямар хувцас өмсгөх, хэдэн хүн урих, эсвэл зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үү хэмээн ярилцаж жижигхэн түрээсийн байранд баярын уур амьсгал аль хэдийн оржээ. Тэр өдөр Мишель хотын захад байдаг аавын доочод ирнэ гэд гэрээсээ гарсан юм. Удахгүй гэж хэлээд инээмсэглэн хэлээд төгөлдрийн уруулыг шимэн гэгээг тэрж эрхлүүлэн үнснийхээ дараа миний хоёр эрдэнэ намайг хүлээж байгаарай хэмээгээд гарч оджээ. Төгөлдөр үүнийг ингээл нэгэн өдрөө гэж бодсон. Гэвч орой болоход Мишель ирсэнгүй. Замдаа саадсан бах та гэж бодон хийсэг хүлээв.
Шөнө дунд өнгөрсөн ч сураг байсангүй. Маргааш нь охиноо бадрах тулгай хоёрт үлдээгээд эрэлт гарлаа. Карел өөдөө хамт цагдаа, эмнэлэг, танил талгээд очиж болох бүх газараар явж байсан ч хинч Мишелийг харсангүй. Нэг өдөр 2 болж, 2 өдөр 3 болж өнгөрөх тусам түүний дотор үл мэдэх айдас үндсээ улам гүн шигтгэж байв. Хэдэн хоногийн турш нойр хоолгүй ирсэн ч ямар ч сураг гарсангүй. Харин он гараад хэдхэн хонсны дараа ойролцоох нэгэн нуурын эргээс Мишелийн тухайн өдөр өмсөж явсан хувцас олджээ. Түүнээс холгүй цастан дээр хэнийгтэйч андуурамгүй урт хонгор шаргал үсийг нь тайран хайсан байв. Мөн цуснд бодогдсон мод чулуу олдсон нь шинжилгээр бүгд Мишелих болох нь тогтоогджээ. Тэр мөчөд төгөлдрийн дотор үлдсэн өжүүхэн төдий найдвар тасран унсан юм. Хүний нутагт танихгүй орны хүйтэн өвлийн дунд 20 хэдхэн настай монгол залуу нэлэх охиноо тэрсээр амьдын хагцал гэж ямар аимшигтайг биеэрээ мэдэрчээ. Хэдхэн хоногийн өмнө инээмсэглэн "Миний хоёр эрдэнэ намайг хүлээж байгаарай" хэмээн гарч утсан бүсгүй дахин хизээч гэрийнхээ хаалгыг татан орж ирсэнгүй. Гэрийн хаалга тасгийн хаагдаж төгөлдөр чанцал хоёр гэгээг тэврэн сандран гарснаас хойш цэцгээ нэг л тогтож сууж чадсангүй. Зууханд түлсэн гал үе үед тажигнан дуугарч балдан тажигнтал хулирхах бүрд сэтгэл нь улам төгшинэ. Хэдэнтэй хаалга руу харж цайныхаа дээжийг өргөд суухдаа "Хөөхий дөө нэлх амтан" гэж аманда бовтнаад санаа алдав. Чанцалж гэлсэн хүүхэд хэвээрээ хатал хүний төлөө хамаг сэтгэлээ барин гүйж явна. Түүнийг харах бүрд цэцгээ өөрийнхөө залуу насыг эрэхгүй боддог байлаа. Гэвч охин нь өөр шиг амьдраасай гэж тэр хизээч хүсэж байсангүй. Барилгын тэмс төгссөн годгор охин байхдаа өөрөөсөө 10 гаруй насаар ах, царай зүш шалахгүй өндөр янхгар балдантай анх танилцахдаа нүүр өгөөгүй. Гэтэл балдан бууж өгсөнгүй. Бүжиг цэнгэнд таарах бүртээ эргэлдэж хойноос нь дагаж үг үднэ. Нэг шөнө бүжиг тарж тас харанхуй гудмаар ганцаараа харахаар явж байхад нь балдан араас нь гүйцэж ирээд "Цэцгээ харанхуй дөхүүлээд өгөө" гэжээ. Энд тэнд нохоо хуцалдаж айж имээж явсан цэцгээд татгалзах арга байсангүй. Гэвч балдан түүнийг гэнэтхэн хумхан тэврээд жалга руу чирэн зүтгэж өмдтөө ноцолдож эхэлжээ. "Балдан ахаа та болил доо" хэмээн чарлан ноцолдсон ч "Би чамд хайртай маш их" гэж айхлан үглэх балдангийн шүрэмслэх чангарыг үнэндээ дийлсэнгүй. Өмд нь шувтран хав хатуу зүйл луун цоо хатхан орж ирэхэд "Ээжээ" хэмээн орилохоос өөр юу ч хийж чадах үлээ дээ. Тэр шөнөөс хойш түүний хувь тавилан эргэж юу болсныг эргэн дурсах бүрд цэцгээгийн сэтгэлд айдас, гомдол, харамсал зэрэгцэн төрдөг байв. Гэвч балдан зүгтаагаагүй, хариуцлагаас бултаагүй. Нэгэнт болсон бүхний ард гарч гэр бүлээ авч явнаа хэмээн зүтгэжээ. Ингэжэл тэд нэг гэрийн хүмүүс болсон аж. Эхэндээ ажил төрөлтэй боломжийн амьдарч байлаа. Хүүтэй болж дараа нь чанцлынхаа үлгийдэн авч зовлон жаргалаа ховоон туулжээ. Балдан бүдүүн хадуун зантайж ажил сэгэр байв. Хайртай гэж үгээр илэрхийлэхгүй ч гэр бүлээ орхиод явах хүн биш. Харин ардчлалын шуурга тэдний амьдралыг оронгоор нь эргүүлчихв. Ажил төрөлгүй болж амьдрал доройтлоо. Хүүхдүүдээ өсөгчөхгүй шиг авч явах гэж хоёул хэрэндэл зүтгэн. Тэр үед төгөлдрийн аавынх тэдэнд баггүй тус хүргэжээ. Хаяа мах, сүү илгээж мөнгө төгрөгөөрч дэмжинэ. Хүнд үед хүний хүмүүс гарган туслаж явсныг цэцгээ хизээж мартдаггүй байв. Гэвч хүний амьдралд ядуурл гэдэг өсгөлөнгөөс ч илүү аимшигтай зүйлийг дагуулдаг ажээ. Балдангийн зан ааш өөрчлөгдөн бүх бурууг төр засаг руу чихэн савл хэвэл архиудаг болж хуучин зан нь сэдэрч эхлэв.
Тэрээр ажил хийх тухай хэлэх нь бөөхөл бодогч дургүй болжээ. Том хүү чалхаа нь өсөж томрох тусам ааш зан нь хувирч төрсөн дүүгээ нэг л буруу нүдээр харж байгааг анзаарсан цэцгийн зүрх зогсох шахсан юм. Энэ тухай Балтанд хэлэхэд тэр уурлан хүүгээ нэвширтэл занчин дахин тийм зүйл гарахгүй байхыг хатуу сануулжээ. Тэр цагаас хойш цэцгээгийн айдас улам бүх лавширсаар байлаа. Миний охин л өөр замаар яваасай. Миний амссан зовлонг бүү үзээсэй. Хүчээр бус хүндлэлээр хайрлуулдаг хүнтэй л уулзраасай. Гэж бодон шаналж явах энэ үед гэнэтхэн төгөлдөр хүрээд ирэв. Төгөлдрийн аавын аж тусыг тэр мартаагүй. Хүүнч мөн адил ажилсаг арх удаггүй хүүхдэд илэхдээ ёс жудагтай нэгэн болж өсчээ. Хэрвээ миний чанцал иймэрхүү хүнтэй учрвал гэж бодож эхлэн сэтгэл нь үл алиг уужрах шиг. Гэвч хувь тавилан хүний хүслээр болдоггүй. Ганган хэнцэр төгөлдөр годгор жаахан охиныг тоож хайрлах нь өвснөөс зүү эрэхтэй л ижил. Зууханд буй галын цог аажмаар намсаж цэцгээ хаалга руу дахин нэг харлаа. Эмнэлэг авсан хүүхдүүдээс сураг байсангүй. Бурхан минь, нэлэх амтныг л өршөөгөөрэй гэж тэр аяархан шивнэд суудал хаалга тархийн онгойж төгөлдөр нохоо хаана байна? Муу новш Орос хүүхний шээс чирж ирнэ гинэ. Энэ бол миний гэр. Хэмээн хашигчих чалхаа орж иржээ. Эмч нарын тэр дундаа ануужин эмчийн уйггүй зүтгэлийн үр дүнд гэгээ охин 7 хоногийн дараа бүрэн эдгэрч эмнэлгээс гарах хэмжээнд хүрчээ. Эхний 2 хоногтой амьсгаан давчтан халуун нь буурахгүй байсан бяцхан охин өдөр ирэх тусам өнг орж уйлгийнх нь цөөрөн эмнэлгийн өрөөгөөр эгдүүдэд дуу аваа гарган алхахыг завдан хүн бүхний хайрыг татах болов. Төгөлдөр тэр 7 хоногт нүд завжилгүй охиныхоо дэргэд сахиж чанцалж эмнэлгээс холдсонгүй. Гэрлүүгээ гүн очиж хоол цай хийж авчирна. Хувцас хунар угааж өгнө. Гэгээг аргадан тоглуулна. Санаа нь зовнсон төгөлдөр миний дүү гэртээ харж амраа. Ах нь өөрөө зохицуулчихна гэж хэдэнтэй хэлэхэд би зүгээрээ гэж ичингүрэн инээмсэглээд үлддэг байлаа. Ануужинч мөн адил жижүүртэй жижүүргүй өдрүүдийн зааг арилсан мэт завл гарвал гэгээг эргэж орно. Эмийн асуудал хөөцөлд нь шинжилгээний хариуг өөрөө үзнэ. Совилогч нарт захиж үлдээн. Өөрийгөө эмч хүний үргээл биелүүлж байна гэж бодовч яагаад энэ аав охин хоёрын төлөө ингэтлээ санаа зовж буйгаа тэр өөрөө ч тайлбарлаж чаддаггүй байлаа. Харин энэ бүхэн ануужингийн нөхрийн дургуйцлыг төрүүлжээ. Эхэндээ утсаар яаруулж байсан бол сүүлдээ эмнэлэг дээр хурж ирэн энэ эмнэлэгт чамаас өөр эмч байдаггүй мүү? Хэд хоног гэрийн бараа харахгүй явах юм? Хэмээн хардалт бохимдлаа нуухай болсон аж. Ануужинч төвчээр алдсан бололтой хүмүүсийн дэргэд ч нүүр буруулан хэрэлдэх болсон нь чанцлын сэтгэлд үл ойлгогдох баяр төрүүлжээ. Нөхөртэй юм байна хэмээн дотроо шивнээд өөрийн ирэхгүй санаа амарсан тэр бяцхан зүрхний нууцыг хинч мэдсэнгүй. 7 дахь өдрийн өглөө ээлжид үзлэгээ хийж байсан ануужин гэнэт гэгээг хэсэг ширтэн зогсов. Тэгснээ хөмсгөө зангидан төгөлдрөө гэгээгийн нүдийг анзаарсан уу гэж асуухад төгөлдөр охиноо өвөр дээрээ тэврэн гайхан харлаа. Төрхтөө дүрлэгэр хүрэн бор нүдтэй байсан бяцхан охины харц өөрчлөгдөжээ. Өдөр ирэх тусам өнгөн цайрж одоо бүр тунгалаг цэнхэр туяатай болсон байв. Яг л Мишелийн шиг. Төгөлдөр хэсэг дуугүй суулаа. Мишель охиноо тэврэн энэ нүд миний шиг болох байхаа гэж тоглоом шоглоомор хэлж байсан нь гэнэтхэн санаанд нь оржээ. Бор нүд хар устэй төрснөөсөө болж заримдаа эмээдээ хүртэл адлуулж байсан гэгээ ийхүү өсгийн хэрээр Европ төрхөө улам тодруулж эхлэв. Тэр өдрөөс хойш ойр тойрных нь түүнийг өхөөрдөн манай эрлээ зохин гэж
дуу тухайлжээ. Хожим энэ нэр түүний хувь тавилангийн хамгийн том тодорхойлолт болно гэдгийг тэр үед хинч мэдээгүй юм. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 6-р хэсэг. Мишелийн өмсөж явсан хувцас, тайран хайсан хонгор шаргал ус, цуснд бодогдсон мод чулуу гэд олдсон бүх баримтыг шинжилгээний эцэст цагдаа нар нэгэнт найдваргүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цогцос олоогүйч нас барсан байх магадлал тун өндөр хэмээн үзэж хэргийг хаан эрлийг албан ёсоор зогсов. Гэвч төгөлдөр бууж өгсөнгүй. Бадрах тулгай хоёрын хамт хэдэн өдрийн турш өөрсдөө сураг ажиг тавьж Мишелийг хамгийн сүүлд харсан хүмүүсийг эрен сурвалжилж ойр хавийн тосгон суйрангаар хүртэл асуу сургаалсан боловч ямар ч уулмөр олдсонгүй. Хэрвээ амьд байгаа бол гэсэн өчүүхэн найдварл түүнийг хөдөлгөж байлаа. Гэтэл нэг өдөр Мишелийн 2 эрэгтэй дүүтэй тааралдсан нь бүхнийг өөрчилжээ. Тэдний ярианаас хадам ээж нь гэгээг асрамжийн газарт өгөх талаар ярьж байгааг төгөлдөр олж мэдээд тэр дороо цуснд царцах шиг болов. Харийн нутагт эхнэрээ алдаад удаагүй хахад охиноч бас алдахгүй гэхээс айц төржээ. Тэр орой 2 найзтайгаа удаан ярилцсны эцэст "Ер нь би буцлаа. Охиныхоо ирээдүг бодъё. Энд ганцаараа үлдвэл нэг л өдөр гэгээг надаас салгачгаж мэдхэн" гэв. Тулгай хэсэг дуугүй сууснаа санаа алдан "Харин тийм ээ. Нэг л өдөр чамайг эзгүйд хүнд өгчгөж мэдэх хүйтэн дотортой эмгэн. Бээж гэсэн буцъя. Гэр орнооч санаж гүйцлээ" гэж шууд л дэмжлээ. Тэдний яриаг чимээгүйхэн сонсож суусан бадрагч толгой дохин "Энэ тухай би эртнээс бодож байсан. Орсын гэмт бүлэглэл олноор ирж байдал живгүй болж байна. Дээрэм тонол газраавлаа. Гурвуулаа гэгээг аваад буцъя" гэснээр 3 найз их нутаг руугаа буцахаар тохиролцжээ. Мишелийн үзэсгэлэн готөрх хөөхөн царайнд шунан дуралдаг эрчүүд цөөнгүй байсныг төгөлдөр мэднэ. Тэдний хин нэгэн хорлсон байж магадгүй гэх хар бараан бодол түүний сэтгэлээс салахгүй байсан ч одоо өнгөрснийг биш ирээдүйг тэр дундаа сайхан харийнхан амьд гэрж болсон охин гэгээг бодох ёстой. Энэ тухай сонссон хадам аав нь төгөлдрийг буруутгасангүй. Харин ч засварын газрыг нь боломжийн үнээр зарж өгөхөд тусалж чадах бүхнээрээ дэмжсэн нь хүргэндээ хандах сүүлчийн инэрл тусламж болж чаджээ. 3 найз мөнгөө нийлүүлэн Монголд үн хүрэх боломжтой гэж үзсэн Бензмаркийн 2 суудлын машин худалдан авч газраар буцахаар тохиров. Харин явх өдрийн өглөө төгөлдөр нойрноос сэрэхэд бадрах тулгай 2 байсангүй. Ширээн дээр эвхээстэй цаас мөн галт тэрэгний тасалбар үлдээжээ. Чичирсэн гараараа зурвасыг задлан уншвал "За найз минь, бид хоёрыг уучлаарай. Нэлх жаахан охинтой ийм хол замд явах боломжгүй юм байна. Чи охиноо аваад галт тэрэгээр 50 явж бай. Бид хоёр машин авнаад замдаа саадахгүй бол бараг зэрэг очиж байхаа. Их нутагтаа очиод тэврэлдэн уулзъя" гэсэн байв. Зурвасыг уншиж дуусаад төгөлдөр хэсэг хөдөлгөөнгүй сув. Гомдогч шиг, баярлах шиг хоёр өөр мэдрэмж зэрэг төржээ. Эцэст нь тэр унтаж буй гэгээг тэрч аваад галт тэргэн цов. Вогоон ажуухан хөдлөж цонхны цаана танил гудмууд нэг нэгээрээ хоцрон үлдлээ. Анхны хайртайгаа учирсан хот, аз жаргалтай дурсамжууд, инээд хөөр, хамтдаа мөрөөдөж, хамтдаа бүтээхэр төрлүүлсэн ирээдүй. Бүгд аажмаар алсран холдсоор хотын бараа үзэгдэхэ болмогц охиноо цээжиндээ чанга тэрсээр асгартал уйлжээ. Түүнд яг л зүрхнийхэн тал хэсгийг тэр хотод тастаад үлдээчихсэн мэт санагдаж байв. Гэвч өвөр дээр тайван унтаж буй гэгээгийн бүлээн амьсгал түүнийг нулимсаа дотгош залгихаас өөр аргагүй болгожээ. Тэр одоо зөвхөн өөрийнхөө төлөө биш, Мишелийн гэгээн хайрын үргэлжлэл болсон охиныхоо төлөө амьдрах учиртай байлаа.
Шөнө нэлээд орой болсон хойно Ануужин гэрийнхээ хаалгыг аяархан онгойлгоход хонглын гэрэл асаалттай хэвээр байлаа. Өлгүүрт хөрмөө өлгөх зур, зочны өрөөнөөс зургтын бүдэгхэн дуу, архины үл мэдэг үнэр хамар цоргиход өөрн ирэхгүй санаа алдав. Буудан дээр суусан эрдэнэ түүнийг орж ирэхийг хүлээж байсан бололтой одоо хэдэн цаг болж байгааг мэдэж гэнэ үү хэмээн хүйтэн өнгөөр асуулаа. Ануужин гутлаа тайлж цүнхээ ширээн дээр тавиад эмнэлэг дээр нэг хүүхдийн би гэнэтхэн муудаад саатгаас өөр арга байсангүй гэж айдуухан хэлв. Сүүлийн үед дандаа л тийм байх юм. Энэ эмнэлэгт чамаас өөр юмч байдгүй мó? Эсвэл чи өөрийгөө тийм их хэрэгтэй хүн гэж бодоо юу? Эрдний хоолой намдууч гэлээ түүнд хэдийн танил болсон үл итгэх өнгө агуулгадна. Ануужин эхэндээ тайлбарлахыг хичээдэг байжээ. Өвчтнүүдийнхээ тухай ярьж ажлын онцлогоо ойлгуулахыг оролддог байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр тайлбар бүхэн эцэстээ хэрүүл болж хуурдаг болсон юм. Гэрлээд 2 жил өнгөрөхөд эрдний ааш зан түүнд улам тодорхой танигджээ. Хүмүүсийн нүдэнд цэвэрхэн хувцалсан ажил төрөлтөө там даргын хүү гэх тодтголтой энэ махлаг шар ир эхнэртээ муу хүмэд харагддаггүй. Харин гэрийн хаалга хаагдмагц бүх зүйл өөрчлөгдөнө. Түүний хайр эзэмших хүсэлтэд хутгалдаж, халамж нь хяналт болон хуурдаг байв. Ануужин хинтээ уулзаж ягаад утсаа аваагүй ямар өвчтнөөс болж оройтсон тухай тайлбарлах тусам эрдэнэ улам мушгин гуйвалж эцэст нь бүх бурууг эхнэр дээрээ тогтдог болжээ. Би чамайг юугаар дутаасан юм? Байртай, машинтай, хүмүүсийн мөрөөддөг амьдралтай байж дандаа сэтгэл дундуур явах юм аа. Аав минь хүртэл чамд туслаж байна. Чи өөр юу хүсэж байгаа юм? Ануужин түүний өдөөс удаан харснаа. Бүхнийг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Заримдаа зүгээр л сонсож ойлгох хэрэгтэй байдгийг гэж намуухан хэлв. Гэтэл эрдэнэ ёжтой мушиж тэгвэл одоо би чамайг ойлгодоггүй муу нөхөр болчихсон хэрэггүй. Чи өөрөө сүүлийн үед ямар болсноо анзаарч байна уу? Надад дургүй болчихсон юм биш үү? Гэж дуун улам өндөрсөв. Ануужин тэр орой анх удаа туйлдсан гэдгээ мэдэрчээ. Хэрүүлээс биш энэ бүхнийг дахин тайлбарлаж өөрийгөө өмгөөлөхөөс залхаж байв. Би маргааш яриа. Чи баг зэрэг халамжчихсан байна. Гэхэд эрдний төвчээр барагдсан бололтой огцон босч ирээд бугуунаас нь шүүрэн атхаад чи дандаа ингэж болтдаг. Би чамайг хайрладаг учраас ингэж байгаа юм гэж хашгичав. Өвдөж байна тавиач дээ. Би чиний төлөө бүхнийг хийсэн байхад чи яагаад надаас улам холдоод байгаа юм? Түүний атгалд улам чангарч бугуунд хорсон өвтгöd Ануужин хайр гэдэг хүнийг ингэж айлгадаг зүйл биш. Бас би чиний өмч биш. Тав өвдөд байна хэмээн арайхийн хашгирч амтсан ч эрдний царай бүр барайн. Чи одоо надад хайр заах нь уу? Өөрийгөө юу гэж бодсон гिचивэ? Царайнаас цаашгүй авгаа гэж хэлээд Ануужингийн бугуг мушгин өөрлөгөө татснаа гэнэт түлхэж орхив. Санаандгүй байсан Ануужин аргиж саван ханны булан тухаараа мөрөгчөв. Нүд нь харанхуйлж чихэн шууган хэсэг зөөр юу болсныг ч ойлгосонгүй. Тухай дарахад хурууных нь үзүүрт бүлээн нойтон зүйл мэдрэгдэв. Цус. Тэр ажуухан ханнаас түшин өндийж нөхөрлүүгээ харлаа. Гэтэл эрдэнэ харин юу ч болоогүй мэт буудан дээрээ буцаж суугаад арх ундаглан хөнтөрч байв. Ануужин хэсэг хугацаанд хөдөлсөнгүй. Уучлал гуйх болов уу гэж хүлээсэнчгүй. Өвдсөн үү гэж асуух болов уу гэж найдсанчгүй. Эрдэнэ түүн рүү дахин харсангүй. Чимээгүйхэн угаалгын өрөө рүүгээ орж хаалгаа төгжээд тол руу харахад духных нь баруун тал язарч цус шанааг нь даган урсжээ. Хөвн норгож болгоомж дайрчхад шар хорсон өвдөж сая мушгуулсан бугуунч халуу дүүгэн лугшиж байлаа. Угаалтурын эрмэг дээр сун өвдсөн бугууга нөгөө гараараа зөөлөн илсээр бодолд автахад хэдхэн цагийн өмнө эмнэлгийн өрөөнд
нэл хогноо тэврэн сууж байсан төгөлдөр санаанд нь орж ирэв. Өөрөө шүнжин нойргүй хонсон хэрн гэгээг хооллож, охиноо өвдсөнд өөрийгөө буруутхан шаналж, хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархна. Чанцлын дааржуулсан гарыг атгаад ах нь энэ ачийг чинь мартахгүй хэмээн инээмсгэлдэг. Харин энд том байр, тоглог тавилга, дутуу зөвлгүй амьдрал, гэтэл тухнаас нь цус шүүрж байхад хүртэл нөхөр нь толгоо өндийч харахгүй архи усаар сууж байдаг. Анууж нь толны өмнө удаан зогслоо. Тэр төгөлдөр татагдж байгаагаа анзаарч олон жилийн өмнө мэдэрсэн тэр мэдрэмж нь эргэн амьлаж буйг ойлгожээ. Хүн гэгч мөнгө, байр, албан тушаалаар бусдад хэрхэн ханддагаараа хэмжигддэг аж. Тэр шөнө угаалгын өрөөний хүүтний шалан дээр удаан суухдаа анх удаа нөхрөөсөө салах тухай нухацтайхан бодсон юм. Эмнэлгээс гарснаас хойш хэд хоногийн дараа гэгээ охин бүрэн тэнхэрж, цэнхэрнүүдээ гялалзуулан гэр дотор тентэр тунтар алхаж, унан болсон инээд алддаг болов. Бор нүдтэй төрснөөсөө болж эмээдэг хүртэл адлуулж авсан тэр охин ийхүү ээжийнхээ өнгийг өвлсөн мэт цэв цэнхэр нүдтэй болж төгөлдөр охиноо харах бүрдээ Мишелийг санан нэг баярлаж, нэг гуниглана. Гэгээ эрүүл саруул болсон нь түүнд хорвоогийн хамгийн том бэлэг мэт санагдаж байсан ч сэтгэлийн мухард нэг түгшүүр арилахгүй байлаа. Оросоор дамжин газраар ирж аваа хоёр найзаас нь ямар ч сураг чимээ дуулдсангүй. Өдөр бүрийн мэдээгээр дээрэм тонуул замын усал, хүн амны хэргийн тухай ярихыг сонсох бүртээ бадрах тулгаа хоёроо бодно, санаа алдна. Амьд мэндэл байгаасай. Эмнэлэг твтэж байх хугацаанд ануужин эмч гэгээ охины бичиг баримтыг хөөцөлцөөр төрсний гэрчлэгээ олж өгчээ. Ээжийнхээ нэрийг монголчилж Мишель хэмээн бүртгүүлсэн нь төгөлдөрт нэг л дотн санагдсан байна. Мишель гэхээр хүний нутагт орхигдсон гунигтай дурсамж шиг. Харин Мишель гэхээр охинтой нь хамт их нутагт нь үлдэх хувь заяа шиг. Эм тарианд хамаг мөнгөө шавхаж гар дээр нь бараг сохор зоосгүй болсон ч анууж эмчийн хүчээр хатгуулсан хэдэн төгрөг их хэрэг болжээ. Төгөлдөр тэр мөнгнөөс ихэнхийг нь Балдан гойд өгөөд Балдан ах минь гэгээ бид хоёрыг өдий хүртэл хүний дэд авч явж байна. Хэрэгтэй юмдаа хэрэглээрэ гэв. Балдан гой мөнгийг хараад элт сэргэн аашгүй дээ. Яг мөнгөгүй сууж байлаа шүү хэмээн инээмсэглсээр өөртөлж цэцгээтэйгээ айл хэсэг тухай ярьж эхлэв. Яг тэр үед хэдэн хоногийн турш бараа сураггүй байсан чалхаа бөө юм чирсээр орж ирлээ. Таашуудаа гурил, хоньны өрөөл мах, чихэр бов, элдэв хүнсний зүйлээс гадна чанцал зориулсан шин хүрэм, пүүз, өмд гаргаж ирэхэд цэцгээ бүр нүдэндээ итгэсэнгүй. Хөөе, энэ хэмиг хаанаас олоод ирэв? Чалхаа хамраа сүхэн инээж хэд хоног тамира тасартал ажил хийлээ. Өндөр хөлс амлахаар нь гүр исээр дуусгасан юм. Танаа хүү тэмж бүтлгүй амтан биш шүү гэв. Тэр орой цэцгээ мах чанаж Балдан хүүтэйгээ архи гарган сууж гэгээ аавыгаа даган тентэр тунтар алхаж гэр дүүрэн ховрхон дохиох баяр хөөр бэлгчээ. Чалхаа нилээд халамтсан хойноо тоогийн андаа хоёулаа оюуногонд очиж хөгжилдэй. Дэлгүүрийн худалдагч Зяма чамааг асуугаад байна лээ гэж ятгав. Төгөлдөр инээмсэглэн охиноо орхиод хааж хавтэ чи явдаа гэж шууд татгалзав. Манай чанцал харж дөнгөндөө. Зяма ч гоё хүүхэн нөгөө ажилдаацсан. Үгүй. Маргааш гэгээд вакцин хэлгэн дараа олъё. Чалхаа амандаа юу ч мөглөн бовтносаар шөндөлөөр гарч оджээ. Маргааш өглөө нь Балдангой урдныхаас хавгүй сайхан ааштай сэрж "Хогшон, мөнгөтэй байгаа дээр хэдэн айлаар оръё. Цагаан сараар ч олигтой золгосонгүй. Оройтч магадгүй шүү" гэсээр эхнэрээ дагуулan гарч одов.
Төгөлдөрч гэгээгээ вакцинд хамруулах өдөр болсон тул охиноо тэрсээр эмнэлэг рүү явлаа. Ганцаараа үлдсэн Чанцал ахыгаа авчирсан шинэ хүрэм пүүзээ өмсөн жижигхэн толлын өмнө эргэлдэн өөрийгөө сонжиж үзв. Өдий хүртэл дандаа хүний хуучин хувцас өмсөж өссөн охинд энэ бүхэн баяр хөөр байлаа. Одоо хичээлд явна. Онц сураад мундаг эмч болно гэж өөртөө шивнэн инээмсэглэв. Гэвч Ануужинг гэнэт санан царай нь хувирснаа бүх хувцаа тайчин нүцгэрлээ. Тойлонд цэвэрхэн цайвар арьстай годгор туранхай охин харагдана. Тэрээр жижигхэн хөхөө голонгой атгалаж зогсохдоо Ануужингийг хөдлөх тоолонд бомбогнон чичирдэг том сэргэр хөхийг санав. Бас алхах тоолонд холбилцдаг бандгар өгзөг. Гэтэл Чанцалд аль аль нь алга. Намайг Төгөлдөр ах яаж тоох вүлээ дээ? Царай муутай. Бас туранхай хэмээн гуниглан бодож зогсдол хаашааны хаалга гэнэтгэн дуугарч санд мэнд хүрмээ өмсөж амжив. 6 дугаар хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл 1-р бүлгийн 7 дугаар хэсэг. Хаврын ихэнх сар хідээж зүүн Европын өдрүүд жиндүүхэн хэвээр байлаа. Замын хоёр талаар цас хайлан мөстөж уулын ингэр билээр сүглэх сагдгар модод салхины аясаар ганхна. Засмал замаар хоёр бенз зай барин давхих бөгөөд нэгийг нь бадрах, нөгөөг нь тулгай жолоодж яван тэрэ. Тэд бол Төгөлдрийг нам унтсан хойгоор хэдхэн мөрд зурвас үлдээ. Үүр зайхаас өмнө чимээгүйхэн хөдөлсөн хоёр найз нь. Нэлэх охинтой Төгөлдрийг галт тэргээр явах нь хайвгүй аюулгүй гэж үзсэн учраас ийхүү өөртөө машинаар явахаар шийджээ. Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөө нийлүүлэн худалдаж авсан хоёр бензтэй дүүрэн бараа ачин эх орон руугаа буцах замд гарсан нь энэ байв. Чехийн Пилзен хотыг ардаа орхин Прагаар дайрч цааш Польшийн нутгаар дамжин урагшилсаар Варшавын ойролцоох өргөн замд гарч иржээ. Замын дагуу шатхуун түгээх газрууд ачааны машин 8 ачтаар дүүрэн байх бөгөөд хаасайгүй тамхи, шоколад, ундаа, хуучин сэлбэг худалдаалах хүмүүс харагдана. Хаврын сэрүүн салхи хазар жиндүүлэх хэвээрж хаяа цэлмэг тэнгэрээс тусах нарны элж урт өвөл төгсөж буйг сануулах мэт. Өдөр болохоор аль нэгэн зогсоол дээр машинаа зэрэгцүүлэн тавьж халуун усанд бэлэн гомн дэвтэн идэнэ. Заримдаа Польш хам хэрчин талхан дээр өрж халуун цагаар даруулан хооллох бөгөөд мөнгөө хэмнэхийн тулд оройн хоолоож ингэж өнгөрөх үе олон. Харин шөнө болохоор замын хажуугийн буудалд өөрөө авах мөнгөө хайрлан машиндаа л дуг хийчихнэ. Нэгэн сэрүүн нойртой унтаж байхад нөгөө нь үе үесэрж машины эргэн тойрныг харж ачаагаа шалгана. Замын уртад хоёр найз үдлэх, хооллох үедээ Монголд очоод юу хийх тухай, машина хэд хүргэж зарах тухай, ард үлдсэн гэр орон, аав ээж, ах дүүгийнхаа тухай ярилцсан. Аав ээж маань намайг таних болов да гэд тулгайг инээхэд эхлээд чи өөрийгөө толинд хардаа. Энэ сахал үсээ яндалчихвал таних л байлгүй гэж бадрах даапална. Ийхүү хоёр машин гэрлээрээ бие биедээ дохиж урд замаа үргэлжлүүлсээр хэд хоногийн дараа Белорус дамжин Оросын хил дээр хурж иржээ. Хил дээрх урд дараалал, бичиг баримтын шалгалт, элдэв асуултыг арай хийн давж гарсны эцэст тулгаа тамхи хасан уртаар санаалдаад "За хөгшөө, одоо жинхэнэ зам эхэлж байх шив дээ" гэхэд бадрах толгой дохин "Тийм ээ. Энэ хэдхэн хоногийг л мэнд давчихвал их нутаг ойрхон байна да" хэмээн бодлогошронгүй хариулжээ. Хилээс холдоод удаагүй байтал толинд бараа өнгийн нэгэн машин үзэгдэх болов. Эхэндээ зам нэгтээ хүмүүс үзээ хэмээн тоос өнгийн өнгөрсөн ч хэдэн цагийн дараа шатхуун авахар зогсоход мөнөөх машин мөн л холхон харагдаж байлаа. Оройхон хоол идэхээр замын хажууд төр саадахтаж өнөөхөл бараан дүрс нүдэн тусаж маргааш өглөөн нь
дахин хөдөлсөний дараач ард нь үзэгдсээр байв. Тулгаан машины хаалга налан тамхи хасаад зогссноо. "Бадрахаа, чи анзаарав уу? Нөгөө машин чинь дагаад л байна" гэж аяархан шивнэв. Бадрах арын зам руу удаан ширтэж байснаа анзаарсан. Гэхдээ дими сүржигнээд хэрэггүй. Зам нэгтээ хүмүүс ч үж мэднэ. "Харж л бай" хэмээн намуухан өгүүлжээ. Хаврын сэрүүн салхи хайлж амжаагүй цасны үнэрийг тээсээр эсгэрч засмал замын үзүүр үл харагдан үргэлжлэнэ. Харин тэр урт зам дээр 2 бензин араас мөнөөх бараа өнгийн машин тогтмол зай барин дагсаар л байлаа. Хэд хоногийн турш ийхүү түгшүүртээсэн байдалтай зам туулсаар Оросын гүн рүү орлоо. Өглөө болгон өнөөх бараа өнгийн машиныг арын толинд олж харах бүрт зүрхэн агшиж орой болгон өнөөдөр л нэгэн болохгүй гэсэн болгоомжлолтой унтна. Гэвч айдас гэдэг удаан үргэлжлэвэл хүнийг ядраадаг аж. Эцэст нь Бадрах Тулгаа хоёрч өнөөх үл таних дагалдагчдаа баг дасаж эхэлжээ. Нэгэн бүрхэг өдөр мөнөөх машин гэнэт хурдаа наман тэднийг гүйцэж ирэв. Хоёр найз ч жолоогоо чангатхан юу ч тохиолдсон ч бэлэн хүлээтэл цаадах нь өрдөө гэрлээрээ хідэнтэй тогсноо. Жолооч нь гараа өргөн мэдлэх мэд хөдөлгөөд буцаж эргэн давхижжээ. Бадрах Тулгаа хоёр хэсэгтээ мэл гайхан цэлг хөхөрсөн мэд замын гол шахуу зогсож үлджээ. "Энэ чинь юу л вэ? Бөөмд биднийг хамгаалж авсан ус байсан болов уу? Эсвэл зүгээр л зам давхцсан хүмүүс байв уу?" Хэн ч учрыг нь олсонгүй. Гэвч тэр өдрөөс хойш тэдний аялал арай л болж эхэлжээ. Оросын өргөн удам нутагт цагдаа нар ойр орхон таарлтна. Зарим нь бичиг баримтыг нь удаан шалгаж, зарим нь машины тээшийг нь онгичин үзэж, зарим нь юу ч асуулгүй хажуу тийш дохин зогсоохойж. Тэгэх бүртээ Бадрах инээмсэглэл тодруулан хэдэн үг солиод ажиж авсан 4 авдар архинаасаа 2-3 шил гардуулна. Замд нь бага саг мөнгө атгуулчгаад асуудалгүй өнгөрөх нь тэрэ. Тэр үеийн Орос оронд иймэрхүү дүрм хэдийнэ тогтчихсон байсан. Ийхүү замынхаа ихийг гайгүй давжээ. Монгол нутаг улам ойртож байна гэх бодол хоёр нөхрийн сэтгэлийг сэргээж хаяа ирээдүйн тухай ярилцсан инээлтэгч үе гарна. Нэг өдөр хүн амтан ховортой хоёр талаар нь төгсгөлгүй шахам ой үргэлжилсэн эзгүй зам дээр жинхэнэ дээрмийн бүлэглэлтэй улаан халз таарч орхив. Бүх зүйл нүд ирмхийн зур болсон юм. Зам хөндлөлтөн зогссон машин, хаанаас ч юм гарч ирсэн зэвсэг агссан хэдэн эр, хашгиран хараал "Машинаас буу!" Тулгаа хамгийн түрүүнд хаалга савн бууж төмөр түлхүүр шүүрэн авсан бол Бадрахч зүгээр бууж өгсөнгүй. Хоёул ан ман үзэн хэдийн хүчин мөхөстгөө мэдэж байсан ч ам хөрөнгөө ингэж зүгээр алдахыг хүссэнгүй. Хэсэг хугацаанд тэр эзгүй зам дээр ширүүн зодон өрнжээ. Гэвч олон хүнийг 2 хүн удаан тэсэж чадсангүй. Удалгүй Тулгаагийн бүдүүн гуй халуун оргин өвдөж худхнээр зүссэн мэдрэгдэв. Бадрахч гартаа гүн шарх авч цусан дуслан урсгад хоёр найз аргагүй ухарчээ. Одоо машин бараа таваар хамгаалах тухай бодох цаг биш, амьд үлдгэл хамгийн чухал байв. Ийхүү хоёр бенз хөдөлмөрийн үр шим болсон бараа бүтээгдэхүүнтэйгээ хамт Бадрах Тулгаа хоёр жинхэнэ дээрэмчдийн гац барьцаалагдсан юм. Чалхаа угаасаа амар хэлбэр аргаар амьдрах дуртай хүн байв. Өглөөнөөс орой болтол нуруугаа бүгдээлхэн ажиллаж хэдэн төгрөг олохыг тэнэг хүний үйлдэл гэж үзнэ. Харин хаанаас юу тоншиж болох, хэнийг яаж аргалах, хэнийг айлгаж сүрдүүлвэл ашиг унгах вэ гэдгийг бол хар багаасаа сурчсан нэгэн. Согтуу хүмүүсийн халаасыг тэмтрэх, эзгүй хашаанаас хэрэг болох юм шүүрэх, найз нөхдийнхөө өмнөөс зодоонд оролцох нь түүнд ердийн зүйл. Хүч хөрөхгүй хүн дээр томорч ядарсан нэгнийг дээрлэхдээ тун гаргуун. Охид бүсгүүчүүдийн айсан харцыг хүртэл давуу тал болгон ашиглаж хүсэл тачаалаа тайлан эзэмддэг. Тэр хавийн бүсгүүчүүд дунд Чалхаагийн өөрт ороогүй хүн ховор.
сувилагч оюуна, худалдагч Цэма, кондуктор Туяа гэдэл энэ нэрс хөвөрнө. Сайн хүн санаагаараа гэдэгтэй нэгэн цагт хүзүү сэрээрээ холбогдож ор хүнжилд озолдон цэнгэж явсан Цэма таарлцсан нь бүрж Хэмрэгийн сэргээв. Чалгаа минь хэдүүлээ жаахан наригх уу? Чи гадаадаас ирсэн найзаа дагуулаад ир. Бүх юмыг нь би даая хэмээн нүд ирмэн хэлжээ. Гэвч гүжүүд төгөлдөр үгэнд нь орсонгүй. Төгөлдрийн тэр тайван төрх чалгааг улам бухимдуулсан юм. Өөрийг нь даган баяр цэнгэл хөөцөлдөхгүй, арх дарсанд улаарахгүй, охинол бодоод сууж байдаг нь таалагдсангүй. Ойрд дүү чанцалтай сүжрээд байгаа нь бүр их зэвүүг нь хүргэнэ. Гэвч барилдаад ч зодолдоод ч дийлэхгүй тул ууртайхан гарч оюунагинд очин шүндөл хүртэл архитан тасарчээ. Үүрээр сэрэхэд эрэгтэн чивчиртэл хатуурч хуйл тачаал нь ансанд үргэлзэж байв. Гэвч оюуна сарын мэрчглээ болохгүй гэд халгаасангүй. Архин бүрэн гараагүй чалгаа араас чинь адилхан гэж өглөн зүтгэж оюуна уурлан ноцолдож байтал тээврийн жолооч аав нь ороод иржээ. Чухам юу болж буйг хараад л ойлгосон бахин биетээр чалгааг хийстэл цохиж унгаад яадаг мó тэн вэ? Хүн бүл муута бүсгүй хүн элэг барина гинэ. Адгийн новш гэж уурлан хашгирч дахин хид зохиод чалгаа хариу барихаар завдсан ч дээлсэнгүй. Арай их мултарч зүгтсаар гудамд гарч ирэхэд нүүр нь халуун шатан архины агинд толгой нэргэн манарч байв. Өөрөөсөө ахуйныг дийлж чадалгүй хөөгдөж гарсандаа хор шорон буцалж нэр төрөө гიშгүүлчихсэн мэт санагджээ. Тэрээр ойролцоох мухлагаас дахин арх авч хөнтөрхөөр хөл нь говин нүд нь улаасан амтан гэрийн зүг алхав. Чөө чинь яагаад хэмээн бовтнахта чанцлын дотуур өмд хөхөвчин газар хэвтгийг харж амжлаа. Би таны авчирсан хувцсыг өмсөж үтсэн юм аа. Тэгээ таалагдв. Баярлаа. Аах нь илүү гоё хувцс авч өгнө. За. Хуйл тачаалд бүрэн автсан чалгаа дүүгийнхээ нүцгэн хөлийг хараад бүр галзуурч орхив. Өмнө нь хэд хэдэн удаа дүүгээ оролдож ааваараа алуулах шахсан. Харин одоо бол өөр. Аав нь хөгшөрсөн. Чалгаа гэнэт ухсхийн чанцлыг чарлуулан тэрч аваад хөрмийг нь талиад шидчихв. Дүүн шав шалдан тийчгэнэ. Жижигхэн хатуу хөөх нарийнхан бэлхүүс толгор цагаан арс тажир үстэй. Ийм гой зүйлийг харсан чалгаа энэ боломжийг яахан алдах вүлээ дээ. Айсандаа хэсэг зур шоконд орсон чанцал хөлөө хүчтэйжин чалгааг холдуулаад туслаарай төгөлдрахаа туслаарай хэмээн ориллоо. Элэг рүүгөө хүчтэй жилгсэн чалгаа улам улангасан дайрч хатуурч гозойсон углах гэж зүтгэв. Болооч. Чанцал хөлөө хавчин тээжэлж тэр бүрээд чалгаа хараал урсган зүтгэж байтал хаалга цэлхийн онгоо хэн нэгний хүчрэхэг гар шилэн дээрээс нь базжээ. Чи чинь мал юм уу? Төрсөн дүүгээ. Гэх төгөлдөр гайхан мэлэмрэх охиноо газар тавиад чалгаа хийстэл алгадаж орхилоо. Төгөлдрийг гэнэт ороод ирэхэд чанцал эрэхгүй баярлан бузар амтан арчаагүй навш хэмээн орилж байв. Төгөлдөр нүрээ буруулан гарынх нь уяг тайлаад яагаад ийм болчих вэ? Алив хувцас өмс хэмээн халамжлав. Гэхдээ чанцал нүцгэн байгаагаасаа огт итсэнгүй. Харин хараг гэж бодсон нь сонин. Нүцгэн хэвээрээ төгөлдөрт наалдан уйлж улам бүр чанга тэрсээр байв. Тээврийн жолооч мандал болсон явдалд ихэд зожирдон охиноо шалгаж эхлэв. Юу болсон юм? Гэж тэр намуухан боловч шийдмэг өнгөөр асуухад оюуна нулимсан арчин зүгээрээ аваа гэж бовтнолаа. Гэвч мандал охиныхоо зарайг хараад үннийг нууж байгааг ойлгожээ. Нэг хүүхэдтэй олж ажил төрөлтэй болсон ч оюуна түүний хувьд эрэх таг охин хിവэрэ. Чалгаатай чи ямар холбоотой байсан юм? Оюуна
хэсэг чимээгүй суулаа. Үнэндээ чалхаад муугүй байсан үе түүнд би. Ариг угаад хөгжилдөх, хаяа уулзаж ярилцах, заримдаа хагсарсан биеэ нортол цэнгэлдэх харилцаа байсан ч энэ өглөө болсон явдал түүнд айц төрүүлжээ. Гэвч энэ бүхнийг аавда яаж хэлэх вүлээ? Би хүсээгүй байхад гэж хэлээд цаас ярьж чадалгүй мэгшин уйлахад мандал бараг л хөшиж орхив. Охиноо үргэлж зөв хүн болж өссөн гэж боддог хатуу чанд зантай аавынхаа өмнө өөрийгөө буруутай мэдрэхээс тэр айж байлаа. Би түүнээс зүгтаагаад л байсан аава гэж оюуна тасалтан өгүүлв. Өмнө нь бас оролдож байсан уу? Оюуна хэсэг танигдсны толгой дохив. Байсан. Чамайг дарамтлагдаг байсан юм уу? Нулимсандаа төөртсөн оюуна дахин толгой доглоо. Тэр юу ч хэлсэнгүй. Хөрмөө өмсөн малгайгаа аваад энэ мөг зүгээр өнгөрөж болохгүй гэж шүд зун өгүүлээд шууд цагдаагийн хэсгийг зорив. Мандал босон явдлыг нэг бүрчлэн ярьж байцаагч өргөдлийг нь тэмдэглэн сууж байлаа. Өөрөөний буланд өөр нэгэн дунд эргэм насны эмэгтэй дууга хураан сууж байсан бөгөөд үе санаа алдан алчуураараа хамраа шударна. Тэр хүний нэрийг хэн гэдэг юм гэж байцаагч асуухад мандал чалхаа хэмээн шүд зун хэллээ. Төдий хүртэл чимээгүй суусан өнөөх эмэгтэй гэнэт толгой өндөлгөн юу гинэ? Чалхаа гэснэ үү гэж гайхан асуув. Байцаагч түүн рүү эргэн хараад "Тийм, чалхаа гэдэг залуу. Та таньд юм уу?" "Байцаагчаа, тэр хүн мөн байна шүү дээ. Манай дэрвгээр эргэлдээд байсан хүн чинь ийм нэртэй байсан юм. Саяхан манай амбарыг ухаж баах юм алдагдсан юм. Тэр үед харанхуй байсан болохоор сайн тогтоож чадаагүй. Гэхдээ туранхаа бор царайтай залуу хэд хоног манай гудамжаар эргэлдээд байсан. Нэрийг нь мэддэггүй байлаа. Одоо энэ хүнийг сонсоод шууд санаанд орчихлоо." Байцаагчийн өмнөх тэмдэглэл дээрх чалхаа гэсэн нэрлүү харцсан тогтов. Эмэгтэйгээс мэдүүлэг авч суусан нөгөө байцаагч хуруугаа инжтэн инээмсэглээд "Хуулгаач, бас хүчиндэгч байх нь. Та юу алдсан гэлээ?" гэв. Хулгайд алдсан юмнуудын дотор хүрэн пүүз, өмд, бас хоньны мах, бас бус зүйл байсан. Байцаагч үзгээ ширээн дээр тавиад хэсэг бодол хийснээ дарган өрөө рүү яаран орлоо. Хэсгийн дарга учрыг сонсонгууд хөмсгөө зангидан "Сөөрхээр байх нь чалхааг яаралтай баривчил хэрэг бүртгэл нэ" гэж товчхон тушаав. Цагдаагийн бүрэлдэхүүн тэр дороо балдангуайн гэрийг зоржээ. Мэдүүлэг өгч байсан өнөөх эмэгтэй "Би өөрөө харна. Хулгайд алдсан юмаа танина" гэж тэр зөрүүдлэн зүтгсэн тул тэдэж хорсонгүй хамт явжээ. Тэдний гэрт ороход төгөлдөр чанцал гэгээ гурвал байв. "Балдан чалхаагийн гэр мөн үү? Тэр хаана байна?" гэж байцаагч асуухад "Саяхан гараад явсан. Юу болоо юм бол та байцаагчаа?" Төгөлдөр гайхан хариуллаа. Яг тэр үед өнөөх эмэгтэй чанцлыг хараад ухсын дөхөж цамцнаас нь шүүрэн "Энэ чинь миний бараа байна шүү дээ" гэж уулга алдав. Тэгснэ орон дээр хэвтэх хүрэм, өмд, гудал руу зан "Энэ бүгд манайхаас алдагдсан бараа байна. Муусай хулгайчид" хэмээн чангаар урилжээ. Чанцал бүлтгэнэн "Би мэдээгүй ах авчирсан юм" гэж арай ядан шивнэв. Байцаагч хэрэг явдлыг товч танилцуулаад "Чалхаа ирвэл шууд мэдэгдээрэй. Бид эрен сурвалжилж байна" гэж хэлээд цагдаа нарын хамт гарч одлоо. Хэдхэн хормын өмнө шинэ хувцастай болсондоо баярлаж байсан чанцал тайлаад хажихаагүйдээ гутран уйлж эхэллээ. Хулгайн эд зүйл өмснөө мэдээгүй атал бусдын өмнө ичгүүрт орсон нь бяцхан зүрхэнд нь дэндүү хүнд тусжээ. 7 дугаар хэсэг төгсөв. Эрли зохины дуйл 1-р бүлгийн 8 дугаар хэсэг. Хаалцтаас нь дээрэмчид бадрах тулгай хоёрын бичиг баримтыг буцааж өгөөд "Амьд гарвал өөртөө арга олно үз" хэмээн Доётой жуумалзан
нэгэн жижигвтэр тосгоны эмнэлгийн үдэнд булгаад орхин оджээ. Бадрахын хөлөнд худганы гүн шарх үүссэн бол тулгайгийн мөр хавьд зүсэгцэн байв. Өвдөлтөө суулж хоёул арайхийн алхаж эмнэлгийн коридорын сандал дээр сун амьсгаатаж байлаа. Уудалгүй өндөр нуруутай шаргал үстэй цагаан халааттай эмч эмэгтэй орж ирэв. Нас 40 гаруй болов гэмээр цэвэрхэн царай, тайван харцтай тэр бүсгүйг Наташа гэдэг аж. Тэрээр тэдний шархыг үзэж сувлагчтай юм хэлж байснаа гэнэт монголоор та хоёр айх хэрэггүй. Одоо хамгийн түрүүнд шархаа эмчлүүлээ гэв. Бадрах тулгаа хоёр итгэж чадахгүй хэсэг алмарын ширтлээ. Та монгол хэл мэддэг юм уу гэж тулгаа гайхан асуув. Наташа үл айлыг нэмсэглэн мэднэ. Би бага насаа Монголд өнгөрөөсөн хүн гэж товчхон хариулжээ. Эмчилгээ хийх зураа Бадрах болсон явдлыг эхнээс нь ярив. Чехээс гарсан цагаас эхлээд үйл таних машин араас нь дагсан тухай, Оросын цагдаа нарт арх мөнгө өгсөөр явсан тухай, эцэст нь жинхэнэ дээрэмчдтэй таарсан тухайгаа хүртэл нэг бүрчлэн өгүүлв. Наташа дуугүй сонссоор байснаа машин бараагч нь бүгдийг нь авчихсан гэсэн үг үү гэж асуухад тулгаа санаа алдан яах вэ? Амьд гарсан нь нэг юм. Аргалж байгаад шархаа идгээчхий. Цаашдаа хувь заяа яахыг мэдэхгүй юм да гэжээ. Наташа хэсэг бодол хийснэ. Та хоёр түр амраад хэвдэжвэ. Би жаахан ажилтай явчихад ирье гэд сувлагч нарт сайтар захиж үлдээгээд цагаан халаатай тайлан яаран гарлаа. Тосгоны зах хавьд хуучин агуулгын гадаа хэдэн эр тамхи татан зогсож байснаа Наташаг хараад зам тавин өнгөрүүлв. Дотогш ормогц ширээн ард тухалсан сэргийг гайхсан янзтай босч ирээд хөөх үзэгсэлэнд Наташа өөрөө хүрээд ирдэг өдөр гэж байдаг аа. Маяглаад бай сэргээ. Цаад хүмүүсээ зогсооч. Юу болсон юм? Танайхан 2 монгол залууг дээрэмдчихсэн байна. Одоо манай эмнэлэгт хэвтэж байгаа. Сэргээ хөмсгөө зангидан тэгээд Наташа гүнзгий амьсгаа аван эгцлэн ширтээд чи өвөөг маань Монголд байдаг байсныг мэднэ үсттэй гэлээ. Мэднэ. Халахын голд хүн чаргацсан өвөөгийн минь амийг 2 монгол цэрэг аварсан юм. Өөртөө өөх шахсан мөртлөө үүрч дүүрсээр эмнэлэг хүргэж цусаа хүртэл өгч байсан гэдэг. Өвөө минь насан туршдаа тэр хүмүүсийг дурсдаг байсан. Монгол хүн таарвал заавал туслаж бай гэж надад байнга загтаг байлаа. Сэргээ эрүүгээ тулан бодол хийж үе үе Наташа руу гүлэрч байснаа. Чиний нөхөр миний сайн найз байсан. Гэхдээ би бусад хүмүүстэй юу гэж хэлэх вэ? Тэд бүгд олзон амархан алдахыг хүсэхгүй. Тэгээд ч миний нэр хүндэд нөлөөлнө гэв. Ганцхан удаа тусалчих. Тэр хоёрын машин эд зүйлийг буцаагаад өгчих. Түүхийг нь би сонссон. Чи тэрүүгээр дутахгүй шүү дээ. Эцэст нь сэргээ тамхи унтраан зар жамжаагүй нааз болж хүмүүсээ зогсоё. Гэхдээ нэг болцолтой. Юу гэдгийг чи мэднэ. Наташа санаа алдан толгой дохиод тийм ээ мэднэ. Надад сонголт алгаа гэж шивнэв. Сэргээ цонхоор хэсэг ширтэж байснаа. Би сайн хүн биш. Гэхдээ талигаач найзынхаа эхнэрийг гуйлгаж зогсох хэмжээнд очичгаагүй байна. Юутайч цаад 2 монголоо сайн амжил. Дараа нь бид хамгаалан хэл хүргэж өгье. Одоо явдаа. Тэдний машин бараг араас ч нуудахгүй явуулна гэж шийдмэг хэллээ. Бадрах тулгаа 2 олон хоногийн ядаргаа шархны өвдөлтөндөө дийлэн тэр шөнө нам тайван норсжээ. Өглөөний бүдэг гэрэл цонхоор тусах үед тулгаа төрүүлд сэрэв. Нүдээ нухлан цонх руу гараад гэнэт хөдөлгөөнгүй болчихлоо. Цонхны яг дор 2 мөнгөлөг бензин дүрээрээ зогсож байв. Өчигдөрхөн дээрэмчдийн гарт орж дахиж хизээч харахгүй зэ гэж бодож байсан машинууд нь мөн байлаа. Тулгаа яаран босч гадагш гүйхэд Бадрахч хөлийнхөө шархыг умартан доголсоор араас нь гарчээ. Машины хаалгыг татахад түлхүүр нь хүртэл байрандаа. Ачаа бараагаа шалгаж үзвэл эд зүйл нь хэвээр үлдсэн байв.
Хоёр залуу итгэж адан бие бие рүүгээ ширтэн хүүхэд шиг баярлан сандарч байтал Наташа эмч инээмсэглсээр дөхөж ирээд тэднийг гайхаж балмагцсан царайг хараад өөрөн ирэхгүй инээд алдан толгоос ихсэрчээ. Наташагийн цэнхэр нүдэнд гунигч юм шиг бахархалж юм шиг үл мэдэх гэрэл тодорч байв. Хоёр монгол залуугийн амьдралтай огт хамааралгүй мэт санагдах энэ учрлын цаана хагас 100-ны тэртеэх дүг нуугдаж байлаа. Та яаж энийг хийж чадваа? Алив, дотгош орцгоо. Сэрэг хүн байна. Наташа өрөөнд орж түжлэгтэй сандалд тухлан суугаад би та нарт нэг түүх хэлье гэд нам дуугаар ярьж эхэлжээ. Хаврын ихэнх сарын зэврүүхэн хүйтэн шөнө байлаа. Чанцал дэрэндээ нүрээ наан чимээгүйхэн мэгшин уйлж гарав. Ах нь хувцс бэлгэлэхэд ямар их баярлснаа одоо бодохоор бүр их гомдно. Толны өмнө эргэлдэж өөрийгөө бусад охид шиг харагдаж байна гэж баярлаж суусан нь хэдхэн цагийн өмнөх явдал. Гэтэл тэр бүхэн хулгайн эд зүйл байжээ. Цагдаатай хамт орж ирсэн тэр эмэгтэй харц сэтгэлээс нь гарсангүй. Үзэн ядалт зэвүүцэл жигшил дүүрэн тэр харц яг л зүрхэнд нь худаг зоосонтой адил санагдана. Яагаад өөрт нь ганц удаа тохиолдсон баяр хүртэл ингэж төгсөх ёстой гэж, яагаад дандаа бусдаас санаа зовж ичиж толгой гудайлгаж амьдрах ёстой гэж. Яагаад өөрт нь байдаг юм бүхэн бусдын илүү харц өрөвдөлт басамжлал дагуулдаг юм бол нулимсан тасрахгүй урсна. Тэр энэ хорвоод өөрийг нь үнэхээр хүсэж хүлээж хэрэгтэй гэж боддог хүн байдаг болов уу гэж хүртэл боджээ. Чанцал янз бүрийн ажил хийж үтсэн. Цалин бага заримдаа өгөхгүй болтно. Зарим нь ядуу тарчиг байдлыг нь далимдуулан татаж чангаана. Аав нь хүртэл нас бид хурж буй охиноо үл анзааран шүнжин ээжтэй самуурна. Ах нь бүр аймаар. Өсгөөс өдий хүрэхдээ ганцхан эр хүн таалагдсан нь төгөлдөр. Гар сунгахад л хүрэхээр тийм ойрхон байхад хүсэн догтлож байгаа ч энэ бүтэхгүй мөрөөдөл гэдгийг улам бүр ухааран чимээгүйхэн дэрээ тэврэн хэвтсээр байлаа. Төгөлдрийн нойр мөн л хулжин үе үе зөөлөн амьсгалах охиноо тэврэн бодолд автжээ. Хажууд ойрхон хэвтэх чанцлын мэгшин уйлах чимээ тодхон сонсогдно. Хэдхэн цагийн өмнө шинэ хүрмээ өмсөөд хүүхэд шиг баярлан инээж байсан охин одоо дэрэндээ нүрээ начхаад уйлж хэвтэнэ. Хулгайн эд зүйл өмснөө мдээгүй атлаа бусдын өмнө толгой гудайлгаж гим хийсэн хүн шиг зогсож байсан нь санаанаас гарахгүй байв. Хөөхөдөө болдгсон бол ингэртээ тэврээд аргад нь тайтгаруулсан. Чалхаагаас тийм айш гарна гэж хэн санахав? Чанцлын харц хандлага хүсэл тэмүүлэл чухам юу гэдгийг төгөлдөр гадралсан. Нүм нүцгэн чичирт зогсгойг нь харсан. Эргэтнэн чимчим лөгшин хатуурж тэсгийн аргагүй хүсэл тачаалд автав. Гэвч өөрийнхөө энэ бодолд дургуутан охиноо чанга тэврээд нүдэ анжээ. Өглөө нь төгөлдөр гэгээг хувцлан суулгачаад чанцалд хандан хоёулаа гэгээг аваад цагд орё. Чалгаа юу болсон бол явах уу гэв. Гэтэл чанцал толгой сэгсрэн би явахгүй. Тэр хүн яах нь надад хамаагүй гэж дургуйцсан бовтонлаа. Тэгвэл цагдаад юу гэж хэлэхв? Би энэ өвдөд гэтгэлчих. Харин та хурдан ирээрээ. Би гарах ажилтай. За тэгвэл чи дүүгээ харж бай. Ах нь гэс очоод иргэдэ. Төгөлдрийг цагдаагийн хэсгийн үүдээр ормогц гэрт ирсэн цагдаа тааралдан өрөөндөө дагуулж ороод суугаарай. Хэдэн зүйл тодруулъя гэд дэвтрээ нэв. Төгөлдөр өөрийгөө чалхаагийн холын хамаатан гадаадад 5 жил ажиллаж амьдраад саяхан ирсэн тухайгаа хэллээ. Хотод өөр таних айлгүй тул хэд хоног эднийд хоноглож байгаагач нуусангүй. Чалхааг хэрсээ мэдхүү? Манай холын хамаат юм л да. Хүүхэд байхдаа хэд хэдэн удаа уулзаж байсан. Сүүлийн жилүүдэд бараг уулзаагүй. Нөгөө охин яагаад ирсэнгүй? Ахтаа хүчирхээлүүлдэг талаар яриад байсан. Жаахан хүүхэд үү дээ. Уурандаа хэтрүүлээд хэлчихсэн бололтой. Өөрөө ирэхгүй гэсэн. Ойлголоо.
Хэрэг гарвал дахин холбогдно. Төгөлдөр босох гэснээ байцаагчаа. Чалхаа яг ямар хэрэгт холбогдоод байгаа юм бэ? Аав ээжт нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэж асуув. Хэд хэдэн хулгай хэрэг нь тодорхой болоод байна. Та өөрөө ч харсан байх. Бас хүчингийн хэргийн жижиглэлээр шалгаж байгаа. Уулзаж болох уу? Хоол хүнд хувц сунар. Тэр бол новолно. Байцаагч яриад дуусныг элтгэх мэт сандлаасаа босон цонх руу дөхөж очоод тамхи асан гадаг ширтэн зогсжээ. Хонуудаар айл хиссэн балдан цэцгээ хоёр бүрсгэр царайсаар ирээд чалхааг цагдаа авч явсан тухай сонсмогц царай нь барааж орхив. Хахан монавш тэндээ үрд хатаасай гэж чанцал хорсолтой хэлэхэд цэцгээ охиноо гайхан яах нь вэ? Төрсөн ах чинь шүү дээ гэж бовтнов. Тийм ахтай байснаас үгүн дээр би авлаа. Ирэхгүй ч гэж магадгүй шүү гэд хүрмээ шүүрэн босоход чи бас хаачих гэв. Барагтайхан байгаараа та нар гэж балдан зандарч харин чанцал үүд рүү алхаж яваад эргэн харснаа. Таач гэсэн хулгай мөнгө хэрэгэлсэн шүү дээ. Таныг бас бариад явчихж мэднэ гэж хүйтнэр хэлчихэд гарч одлоо. Охиных нь уг зүрх рүү хатгах шиг болж нэрээ тийм чалхагийн авчирсан мах идсэн архийг нь уусан хулгай юм гэж яаж мэдэх вүлээ дээ. Гэвч цагдаа тэгж ойлгох болов уу гэж тэрхэн зур цэгнэн бодоод хөөгшөн би ер нь хэд хоног холхон бай да. Хэрэг төвөгт холбогдчихвол яана гэж сандран бушуухан хэдэн хувцаа хамж малгайгаа шүүрэн өмслөө. Дотор нь муухарах цэцгээ юм хэлсэнгүй. Өвөр дээр нь шулганах гэгээг тэрэн намжим суусаар байв. Бэ хэрэг намжтал сураггүй байж байгаа дээрээ гэсээр балданч сандамент гарч одлоо. Цэцгээ яхаа мэдэхгүй умирц зуудал ашгүй төгөлдөрч буцаж ирээд чалхааг хэд хэдэн хулгай хэрэг болон хүчингийн хэргийн сэжиглэлээр шалгаж байгаа тухай дуулгалаа. Тэр оюун наад чинь өмнө нь зүгээр л уулздаг байсан шүү дээ. Гэнэт юу олчихов доо. Харин л дээ. Гэхдээ чалхай арай л хэтрүүлсэн. Чанцлыг золтойл. Юу? Тийм юм бас болоо юу? Би амжиж ирээгүй бол аюул болох төгсөн. Охин маань урлаад гарсан. Ахтай гомц шүү дээ. Юутаж маргааш хоолунд солих хувц аваад очие доо. Ямар ч байсан хүн шүү дээ. Өмнө нь ийм юм хэд болсон. Аав нь загнаж зодсноос хойш гайгүй болчихсон байсан юм. Гэтэл ер нь эргэж очоод чи яадгийм? Шийтгэлээ хүртэг. Харин л дээ. Хуулийн дагуу шийдэх бах. Би гарч чанцлыг ирээ дээ. Гомдсон хүн юу ч гэж мэднэ. Гэд охиноо цэцгээд үлдээгээд гадагш гарлаа. Гэвч чухам хаанаас хайхаа мэдсэнгүй. Автобусны буудал хавар эргэлдэж ойр орчмын дэлгүүрүүдээр шагааж үзв. Эцэст нь зүс таних бондгор цагаан худалдагч Цэмагийн дэлгүүр ороод чанцлыг харав хэмээн сургаллаа. Чанцлуу өдөр манай дэлгүүрт цаг орчим зогссон. Тэгээд л гараад ивчихсан. Ахтаа гомдчихсан юм аа. Хаана байж болох бол? Нөгөө садар шалхаа юу? Цагдаад баригдсангээ үсттэй хэмээн доогтоо жумалзаад бодвол сургууль руугаа очисон байх. Нэрээ. Чи энэ хавийг мэдэхгүй шүү дээ. Би л газарчлахаас гэд дэлгүүрээ хаачгаад төгөлдрийг сугдан алхлаа. Тэд эхлээд чанцлын сургууль дээр очисон ч сураг гарсангүй. Хашаан дотор тоглож байсан хүүхдүүдээс асууж жижүүрээс лавсан ч хинч мэдсэнгүй. Зэма хэсэг бодол хэлснэ. Чимгээ гэдэг нэг найзтай их ойр байдаг юм. Хоёлаа гэрт нь очие гэд урд нь бөксөө шидлэн алхлаа. Гэр хороолын нарийнхан гудамжаар өгсөн уруудан нилээд алхсны эцэст намхан модон хашаатай навсгар бор гэрийн үүдэнд ирж зогслоо. Хашаанч хуурч мудан энд тэндээ хазаажээ. Үүдэндээ эвдэрхий төмөр хуван хөмөрч тавьсан гэрийн яндангаас нь үл мэдэг удаа сунаглана. Хүн байна уу? Чимгээ гэж чангахан дуудав. Удалгүй гэрийн хаалга онгойж эжингүйсэн царайтай туранхай охин цухав. Чанцал байна уу?
гэж Зээмэг асуухад чимгээ гайхсан янзтай төгөлдрийг нэг хараад байгаа гэж аяархан хариуллаа. Төд удалгүй толгой гудаалгасан чанцал гарч ирээд юу ч хэлэлгүй зөрөн гудамж уруудан явж одов. Чи араас нь яваа. Дахиад алдчихав да. Би бүр амьсгаацчихлаа гэж Зээмэг агалгаад төгөлдөр яаран алхасаар чанцлыг гүйцэн очоод гарнаас натгав. Тэд юу ч ярилгүй явсаар гэртээ дөхөх үед чанцал зог тусан "Аха, би танаас нэг юм гуйх гэж аяархан шивнэв. Тэгээд "Юу юм? Та амал зөвшөөрнө гэж." "Амлая." "Аха. Юу та миний анхны эр хүн болчих тийх үү?" Цочин гайхсан төгөлдөр хөтөлсөн гараа тавиад "Дүү минь, чи юу ярина вэ? Ингэж болохгүй" гэж дуугаа өндрөсгөн нилээн чанга хэлж орхив. Чанцал бүгдгхэн дуалдаад "Таныг тоохгүй гэдгийг мэдсэн л дээ. Харин дахиж намайг бүү ирээрэй" гэчгээд гэрлүүгээ хар хурдаараа гүйжээ. 8 дугаар хэсэг төгсөв.